яг энэ явганы автомтой холбоотой өнөөдрөөс стандарт одоо яригдж байгаатай холбоотойгоор нэг 2-3 санал хэлье гэж бодож байна. За өнгөрсөн хугацаанд бас бүсчсэн хөгжлийн хороогоороо бид нар хотын стандартын газар, за хот төлөвлөлт гээд хэд хэдэн байгууллагуудаар очиж ажилласан. За энэ байгууллагууд өнөөдөр бас хүний нөөцийн асуудал ярьж байна. За яагаад энийг ярьж байгааг хяналт шалгалтын асуудал яригдж байгаа юм. Төлөвлөлтийн асуудал яригдж байгаа юм. Бид нар нэгсэндээ нэг ажлыг хийх гэж муу төлөвлөлтөөсөө болоод одоо тавьсан замаа хуулдаг. За дараа жил нь дахиад бахан шороо божигнуулдаг, ухдаг. Тэгээ яг үндсэндээ бол Улаанбаатар хотын төөр бол одоо газар шороны ажлыг тараасгүй болчиход байгаа шүү дээ. Тэгээд нэгсэндээ энэ жил нэг явгууны зам тавьдаг, хойтон магадгүй одоо цэвэрсэн шугам хагарах, цахилгааны одоо шугам тасрах, авцын борооны ус одоо зайлшгүй шугамд гэмтэл гарахад мөн л одоо хийсэн ажлаа буцаагаад хуулдаг. За энэ нь өөрөө нэг ажил одоо сайн үр дүнтэй явагдаж байгаа хэдий боловч нөгөө талдаа төлөвлөлтийн алдаанууд ингээ гараад байгаа. Тэгээ бид нар нэгэн тал одоо ажлаа сайжруулах гэж ярьж байгаа учраас төлөвлөл одоо төлөвсөн шиг төлөвлөөд нэг талаас нь хөөгөөд бүх ажлаа одоо сайн гүйцэтгэлтэй явуулах юм хэрэгцээ шаардлага байгаа. Олон улсын жишгт бол бүх одоо энэ дулаан, цэвэр, бохор, цахилгааны системүүд хонглын систем рүү шилжчихсэн. Манайх бол одоо хараахан тэр түвшинд хүрч чадаагүй байгаа. За бид нар бас өнгөрсөн жилүүдэд энэ Улаанбаатар хотын усны барилга байгууламжийн асуудлыг нэг талаас нь хөөгөө шийдсэн. Ингээ болдгийм байна. Тэгэхээр яг энэ авцамтай холбоотой, явган үеийн энэ замтай холбоотой энэ асуудлаа бид нар төлөвлөлтөө маш сайн хийх ёстой. За магадгүй бид нар одоо чулуун зам тавиад хотын төвөөр одоо маш их алхдаг энэ залуучууд маш их сайшаалтайгаа байгаа боловч энэ жил одоо дахиад нөгөө чигжээсэн ингээд дахиад хуулах юм уу? Дахиад одоо юу гэдгийг бөөн хүмүүс алхуулахгүй очиод ажил хийж ингээд хаачаад байвал мөн иргэдийн бухимдал төрнөө. Тэгэхээр ерөөсөө л одоо бидний энэ төлөөлөгчдийн яриад байгаа, хурлын хороод дээр яриад байгаа энэ асуудлууд нь төлөвлөлтөө одоо сайн хийгээч гэдэг ийм шаардлагыг тавиад байгаа. Тэгээ бид нар нэг талаас нь хотоо ингэж хөөж ажиллах ёстой л доо. Тэгээд одоо өнгөрсөн хурлын хороодын хурлаар нэлээд олон төлөөлөгчд маань бас энэ ерөнхий архитектор тандаж, хот төлөвлөлт стандартын газрын удирдлагууд тандаж бас нэлээдгүй одоо санал шүүмжлээ хэлсэн байгаа. Тэгээ шүүмжлээд байгаа юм биш. Энэ ажил сайжруулах гад бид нар яриад байгаа. Тэгэхээр энийг бас манай удирдлагууд одоо маш сайн ажилдаа ингэ тусгаж авах хэрэгтэй. Ганцхан одоо хотын нэгдүгээр орлогч даваа далаа гэдэг хүн бүх юмыг одоо хариуцж чадахгүй. Бүх байгууллагынхаа удирдлагуудаа уйлдаж ажил. Даваа далаа дарга. Тэгээ одоо та би өөрөө гарч тэрийг очиж шалгаад би өөрөө ингэж хэзээ ч амжихгүй. Тэгэхээр энэ удирдлага гэдэг хүн бол менежмент хийх ёстой. Тэгээд нөгөө сайн хяналтаа тавих ёстой. Буцаагаад үр дүнгээ хардаг байх ийм хэрэгцээ шаардлага байдгаа. Тэгэхээр бас бид нар төлөвлөлтөө маш сайн хийж ийж, за энэ төлөвлөлтийн дагуу гүйцэтгэлээ хянжиж, ингэж одоо сайн үр дүнтэй ажил гарна шүү. Тэгэхээр ямар ч байсан чулуун хавтан зам бол олон улсын жишгт нийцийг сайхан болсон. Гэхдээ одоо өрөөсгөл алдаатай дутагдaltaй юмнууд бол зөндөө байгаа. За өнгөрсөн бороо одоо өнгөрсөн жилд нэлээд бороо орсон. Энэ жил дахиад одоо бороо ороход мөн суулт өгөх. За одоо нөгөө магадгүй өнгөрсөн чуулганууд дээр ч гэсэн бид бас хэлээлсэн. Яг энэ нөгөө тэг шимийн алдагдал. Тэгэхээр энийг нэг стандартаа сайн тавьж өгөөд яг гүйцэтгэлээ одоо зургаа сайн гаргаж өгөөд ингээд гүйцэтгэгчээ сайн сонгож шалруулад орох юм бол төлөвлөлтөө хамгийн гол нь сайн хийгээд өгөх юм бол ажил бол явнаа. Тэгэхээр энэ уялдаа холбоонуудаа маш сайн уялдуулж ингэж ажиллах хэрэгцээ шаардлага байгаа шүү гэдгийг санд болгож хэлье.